За сайн байсан уу. Ингээд сайд чат подкастын эхний дугаар эхэлж байна. Нэмэх 16 баг. Тийм. За нэмэх 16. YouTube руу нөгөө нэг бичлэгээ аплод хийхдээ угаасаа тийм ясны хязгаарлалтаа хийж байгаа шүү. Тэгэхээр жоох хүүхд олоо сонссон байх юм бол одоо тэр ээж аавынхан ч юм ах чихэн л хариуцлага гэсэн үг шүү. Тий, ямар ч бид хоёр хариуцлага хүлээхгүй. Олоод дэр шүү. За тэгээд ингээд бид хоёр биенийгаа танилцуулна гэвэл чиглэн. Би чамд танилцуулна. Чиглээд би бинийг за намайг танилцуулна. За ингээд манай хөтлөгч юм. За хамтрагч гэж болохгүй тийм. За Мичка Мичка гэж дуудаар гэсэн өөр тэгж дууд. За ингээд подкастыг анх ингээд санаачсан тий. Подкастын захирал би бол найзгаа инфлюенсер гэж дууд. Тий. Та нар Instagram-аар баг мэдэх байхаа. Яаж тий. Инфлюенсер тий. Тэгээ өөр чин захирал, нягтлан бодогч, эдитер, цэвэрлэгч, подкастын хамгийн хөөрхнөөсөө 2 дугаараар дорогч. Тэ. За нэг иймэрхүү л энэ да миний нэ. Одоо би манай нөгөө нэг чанга оёо л гэх юм. Оёо. Зэг хэлчихлээ шүү дээ. За. Нөгөө хөтлөгч маань болохоор оёо. Тэгээд подкастаа санаачилчаад ягаад энэ хүнийг сонгосон бэ гэхээр ерөнхий их инээдтэй бөгөөд одоо ер нь их амар хүн. Айгу амархан харилцаад амар. Тийм зөөлөн. Тийм ер нь биеч зөөлөн. Нэрээ биеч гэсэн зөөлөн. Ерөнхий их зөөлөн учраас тэгээ хөвгчлөлтэй болохоор найзгаа сонгосон. Тэгээд бас бид хоёр хоёулаа хамт цэвэрлэгч хийдэг шүү. Би ганцаараа цэвэрлэгч биш. Аха. Би бол хаяал явна. За эхний сэдвүн бид хоёр эхлэхдээ ингэж утсан байхгүй юу нөгөө одоо ойрд жоохон тийм hot topic болоод байгаа юмар эхэлчихье гэж бодоод тугасаа 20 үед гэх юм бол Ruby Anu хоёр л шууд санаанд орж ирсэн юм. Би бол тэр хоёр хүнийг нэрийг л мэднэ. Тэр яг юу болоод байгааг нь бол мэдэхгүй. Тийм тэгэхээр одоо би нэг жоохон хайлтхан танилцуулж өгөөд тэгээд одоо оёгийн үзэл бодлыг сонсох зарчмаар явна гэсэн үгтэй. Тий. За одоо миний санаж байгаагаар бол заа юу. Ruby гэдэг нь бүжигч биз дээ. Тийм бүжигч. Яг хоо хоёулаа л ийм ерөнхий тийм ховны бичлэг нөгөө хов яриад ийм босон тийм босон гэдэг бичлэг хийдэж штэ. Хоёулаа л ер нь тийм бичлэг хийдэг хүмүүс. Тэгээд миний ойлгосноор болохоор Anu эхлээд одоо Ruby үдсэн гэх юм үдсэнхийн цаашаа нэг нөгөө оддод толгоогоо мэдүүлсэн охин гэж ингээ ярьсан байгаа. Тэгсэн чинь Ruby нэг стори хийсэн чинь тэр сториг нь Anu өөрт нь зориулж хийлээ гэж бодоод тэр сторийн дээр нэг meme, pick me тэгээд хөвшин гээ бичсэн байсан ч гэлөө. Тэгээд Anu энэ хоёр ингээд хоорондоо ингээд дайралцаад бахан бичлэгнүүд хийгээд нэг тиймэрдүүлэн болсон. Anu нь хөвшин гэсэн. Гү Ruby нь хөвшин гэсэн. Anu угаасаа ер нь яг харважийн их хүндэлтэй Ruby гэсэ. Хидтэй. Мэдгүй 30 хидтэй л би тэгж л харна. Ruby нэг 20 хидтэй 25 таг лөө. 5. Нэг тэр хавцал баг. Тэгээ сүүл рүүгээ баахан би лөө бичлэг хийж явж байгаа л. Гэтэ сүүл за хэл тэр нэг 2 цагийн бичлэг хийсэн гэжтэй. Тийм тэр нь хамгийн сүүлд Ruby хийсэн. Би тэрийг бүр яг өчигдөр 70 руу хийж явахдаа сонсож дуусгасан. Тэг яг тэр бичлэгийг үзсний дараа бол яалтч явахгүй Ruby-гийн талд орох юм шиг санагдаа явт. Уг нэг юм neutral байсан л да альныхын талд орохгүй. Гэтэ андаа ингэсэн байхгүй. Тэр 2 цагийн бичлэг гарахаас өмнө би нөгөө Anu-гийн story руу орж үтсэн. Тэгсэн чинь нөгөө хүмүүс ингээд одоо Anu-гийн талд байгаа гэдгийг илэрхийлээл story-доо ингээл Anu mention хийгээд тэгээ өөрийнхөө story-д нөгөө хийж болдсон шүү дээ тэр story-г. Тим Anu-нууд. Үгүй тэгсэн байсан чинь би тэр story-нуудыг ингээд хальт гүйлгээ явж исэн чинь нөгөө дух цэцгээ гаргаад ирдیں۔ Тэгэл би шууд л энэ одоо юу болоод байна гэж бодсон. Яагаад очиж дух цэцгийн сториг нь өөрийнхөө сторид хийх ёстой гэж одоо шууд одоо Anu-гийн тал байхаа болсон доо. Шууд л байсан. Тэгээ ямар мөн. Тэгээ чи одоо Ruby-гийн талд юм. Гэхдээ одоо тэгж хэлэх ч бас хэцүү үед энэ хоёр аль нэг ч мэдгүй. Гэтэ ер нь Anu-гийн талд лав биш гэж л хэлнэ. Дух цэцгээтэй холбоотой байл. Ер нь хийний ч талд биш. За авир. Би болохоор одоо ингээд тэр Anu-г нь тэ Америкт амьдардаг тэ нэг DD-гийн талаар бичлэг оруулж ирсэн. Yes. Тэгээ яг тэрнийг л үзчихсэн баг. Тийм.
Ер нь тиймэрдүү л. Тий яг тэрнгээрээ л гарч ирсэн баг тий. Yes яг хаваараа л гарч ирсэн. Рубиг одоо юунаас ч мэдхий. Тэр нөгөө нэг бүжгийн ямар клуб лээ? Бачкагийн амир үү? Assassin's Creed. Амир тийм. Тий амир тий. Тэрэнд бүжгэлдэг л үгүй юу? Байсан. Yes тэрнээс болоод бас ховонд орсон. Гэтэ би яг нөгөө Рубиг яг анх мэдсэн нь юу юм бэ наа? Коронагийн үеэр хэдэн ютуберүүд ингээд онлайнаар ингээ холбогдоод тийм асуулт хариултыг юу яадаг гэсэн юм бэ? Тийм үү. Тэрэнд нь орсон хийдэгсэн тийм. Тэрэнд ороход анхаал харж ирсэн баг. Хоёулаа л уг нь яг л адилхан сэдвэр контент хийдэг. Тэгээ Рубин ялтчихгүй арай илүү удаан контент хийж байгаа хүн. Тийм. Тэгээд арай коронавирус хойш тийм нэлээд 4 5 6 жил болж байгаа юм. Тийм нэлээд удаа хийж байгаа. Ануу ч болохоор яг өмнө жил яваад. Тийм яг бүүн болсон нь бол 1 жил 2 жил их өмнөөс л баг. Тийм. Тэгэхээр одоо тэгээд эцэслий гэвэл одоо яах юм бол аль нь илүү хөгтөөг үзэх юм уу? Чи баг. Яах юм те. Талбай дээр уулзаад зодтолчдөг ч юм уу те. Нөгөө юуны орцоороо дөө. Тий, Шагрилагийн орцоороо. Тэгээ баг яах вэ? Уусаа камер мемэр гүнчтэй гэдэг тэнцэн очиж шийдсэн. Гэтэ би яг энэ хоёртой тааруул хинээс найж болох юм. Айжаа. Тий. Миний бодлоор яг ингээд бодолтыг гэж бодвол чи яг хинээс нь яах вэ? Хинээс нь илүү яах вэ? Ануу. Яагаад гэвэл жоохон мастай гэж. Жоохон мастайгүй. Энэ гэтээ одоо яана за яах вэ? За яасаа харахгүй гэж. Гэхдээ яг хуу яаж ч харсан ануу нарай жоохон мастай. Тэгээд дөрөвийн гэтээ өндөр ануугасаа яаж ч өндөр байх хэрэгтэй. Яг хуу ануу жоохон туршлагатай гэж юу? Одооны нэг олон оюун сэлээсэн хүн байна даа гэж. Тийм байж болох л. Гэхдээ ер нь миний хувьд бол тэр дох цэцгийн сториг харснаас хойш тэгээ тэрийг нь өөрийнхөө стори дээр хийсэн байсан болохоор одоо анууг бол шууд энэ юу ээ л гэж бодсон. Яагаад ийм хийж байгаа юм бол доо гэж бодоод. За үнэхээр нэгийг сонгох гэвэл Рубигийг сонгох юм байна. За тэгвэл би бас санал нийлье. Андвар юм ч мэдгүй байж байгаа. Юм ч мэдгүй тэр нэг за арай жижиг муутай гэл. Балер одоо энийг ер нь дүүд. За дараагийн сэдвэн нэг тийм бид нэр яг булан гэж явах гэж байгаа. Юу подкаст болгон дээр топ 10 юуны ч топ 10 байж болно. Тэгээд өмнөх 7 хоног юу хамгийн вайрал байсан бэ гэхээр ялчгүй Оскар байгаа. 3 сарын 16-нд тассан. Тэгээд би ингээд энэ топ 10 гаргасан байхгүй. Тэг ингээ өөрийнхөө хувьд тэгж яг Оскар гэдэгт ингээд шууд орж ирж байгаа нэг тийм 10 мөчөө бодсон байгаа. Тэгээ 10-т нь болохоор өчиг үзээжлсэн юм. Харин би одоо утсан дээр бичиж олоо чийж ирэл юм. Битээр нэр өө одоо тэрийг хэлчихв. Хэлхийл одоо бүх юм үнэхээр л хэлсэн дээр. Бид хоёр одоо ингээд юу ч хүүгээр хэлж байгаа. Бид хоёр өөдөөс игээд бас нэг 10 ээж болоо тэгвэл ямар амир юм. Харин тий. Хараад бүр ороод ирлээ тий. За авир. Бид хоёрт ингээ юу ч байхгүй студи энэ төр тий. Бүр микэн ч байхгүй. Нэг найзынхаа өрөөнд л хийчихээ. Түрээсээ төлөш. Яа орж ирсэн өмдөө их гээд байх юм. Угаа нэг цагаан болчихсон. Тийм бид хоёрт ингээд мик ч байхгүй. Нэгнийхээ зүгээр утсан дээр voice over бичээл. Тэгээд студи байхгүй учраас ингээд хамаагүй хүмүүс орж ирээд сонсож байгаа үстэй. Эвэр дарав ингээ юм шидээд жоохон айгаалах юм. За шидээл. Тэгээ одоо ингээд би за шууд топ 10 чэжэр явъя да. 10 дугаар яалч Майкл Би Жордан шилдэг эрэгтэй гол дүр авсан. Энэ дээр бол тий Майкл Би Жордан айгүй гоё дүр Грид Disney Marvel-ийн Black Panther-ийн Killmonger дээр аюу гой дүртэй. Ягаад 10-т орсон бэ гэхээр би зүгээр л Тимоти Шалемитийн пен байгаа. За тэгээ 9-т нь болохоор манай орсч юу лээ. Урд төрш гэж байна. Хойд. Тэгээ хойд төрш 1981 онд анх шилдэг гадаад кино гэдэг төрөлд Оскар авч ирсэн байлээ. Нөгөө Москва нөлөөсөн дургуугийн киногоор. Тэгээд тэр Оскар авч байхдаа найрлагч нэг анх Оскар авснаач мэдээгүй зэ.
Тэг ингээд хүмүүс ингээд залаа ирсэн гэлдээ 4 сарын 1-нд ядж яхад Тийм өдрөө сонгож харин тэнгүүтээ нөгөө за эдгээр надаар тоглоод байна. Инээдний баяр юм байна гэх. Тэгээд манай хүн чи баг ингээд дараа нь баг жил мөлийн дараа ингээд зургатаар үзэж байгаад би Оскар авсан. Тэгээ өөрөө үзэж үдээд. Тэгээ яг нөгөө 80 он тэр авцсан болохоор нөгөө Америк Орос хоёр дэлхийн хүүтэн дайны үе байсан. Тэгээд ингээд тэр Оскаргаа шангахыг манай найруулагч 18 жилийн дараа ингээд өөрийнхөө гараар ингээд барьж үзсэн. Авч ирсэн тий. 18 их л гоцсон юм шүү. За 8 дугаар өрөөнд бол маш тийм чит за мэдхгүй энэ байж олонгүй хэрэг байгаа. Педро Аскалийн мустачээс ахал байхгүй болсон тий. Манай хүн зүгээр ингээд гүв гүлгэр тий. Гүв гүлгэр. Тэр яг үнэхээр сахал нь алдартай үед бол алдартай шүү. Тий. Тэр чинь бариж гарч ирсэн. Game of Thrones-оос хойш гэхэр чи 13 4 жил ингээд. Тэр яагаад ингэж гаргасан бах вэ? Мэдгүй. Одоо найз ихтэй лөө. Юу лээ гей яриа. Йоо тэр бол үнэхээр шокинг байсан шүү. Тэр над би тэгээд нэг хоног ингээ ерөөхдөө хар дарсан. Педро Аскал шүү дээ. Тийм сайхан задуу. Тийм. Үгүй яах одоо муу ч юм биш. Тэг ингээ ядчил ингээ Педро Аскал сахлаа авсан чинь ингээ бүр амар тийм шанааных нь ясмаас нээр гарч ирэв. Би нэг сахлаа авахар тийм давхар ирүүл гарч ирдэ шүү дээ. За тэгэхээр чин 7 дугаар өрөөнд болохоор Леонардо Ди Каприо тий. Педро Аскалийн мустачийн Леонардо Ди Каприотэй чи тэгээд нь шүү дээ тий. Тэр юу лээ? Угаасаа ургуулсан юм уу эсвэл аяа ч наагаа ийцэн. Угаасаа ургуулах л тоглолт. Үгүй. Лео гэдэг бүр яг анх удаа л мустачтай харлаа тий. Анх удаа мустачтай харлаа. Анх удаа 25-аас хөгшин насны найзхан тахыг нааллаа тий. 27-той найзхан гэж л шүү дээ. Хөөх. Найз өхнийх нь аав нь баг Леонардо Ди Каприогоос дүү баха. Тэр одоо хэдэн Леонардо өөрөө хэдтэй. Баг 50 гараа илүү. 50 хангалттай гарсан. 50 л хангалттай л гарсан. 50 арай ч хүрээгүй. За мэдгүй. Яаж тий. 60 арай л өрөөг. 60 бол өрөөгүй. Тий. 50 л хүрсэн баг. За юу лээ 5 дахь өрөөнд нэг юм алгасчиж. Юу лээ одоо ч сая 7 байсан. 6 дахь өрөөнд Ки Хукан. Хин юу вэ? Нөгөө нэг хятад I just won an Oscar гэдэг. Тийм. Mom гэдэг. Тийм. I just won an Oscar гэж үйлээд идэв. Тийм. Тэр бол яаж тийм. Туслаж бичгснээр авсан тийм. Тийм. Everything Everywhere All at Once. Тэр киногоор авсан. Тэр бол яалч гоё тийм. Сэтгэл хөдлөсөн хэсэг байсан. Амар гоё ш. Тэр нөгөө тэгээд идэг үстэй. Үдж байгаа хүмүүс маань ингээд мөрөөдлөө орхиж болохгүй шүү. Хизээ нэгэн цагт бэлэн тэргээ хичээгээд авах хэрэгтэй ухааны юм ирсэн шүү дээ. Тэр бол яалч бол гоё хэсэг байсан. Тэр үнэхээр сайхан байсан. Үнэхээр сэтгэл хөдлөсөн. За 5 дахь хэсгээ санахгүй байна. Энд утсан дээр бичиж байгаа болохоор харж одоо юу ээж болох вэ? За би тий санчлаа. 2016 онд нөгөө нээлттэй хийжсэн La La Land гэдэг кино байгаа. 17 оны Оскараар шилдэг киногоор нөгөө нэг La La Land гэдэг хөтлөгчин зарладаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээ La La Land-ийг бүх ингээ жүжигчээд Ари Албийнхын найруулагч, продюсер гээ бүгдээр ингээ гарч ирээ шангилаа авч явахгүй Оскар зэрэг бүр ингээ гартаа атгцсан тий. Тэгсэн чинь шууд ингээ нэг хойноос бичих гарч ирснээ юу шилдэг кино биш байна, Moonlight байна гэдэг. Гарцсан тайзан дээр гарцсан хойно. Тийм гарцсан хойно. Тэр мэдгүй нэг халзаахал яг тэгж хэлээд идэв. Тэр миний таамаглаа продюсер л баг. Тий, Оскараар тий ингээд шилдэг кино гэдээ гараад ирж байхад шууд. Энэ алзаах нь юм уу? За энэ зургийг оруулна. Гэтэ тэр нэг хамгийн гоё нь надаа Рен Гослингийн тэр нэг царай л ид. Бүгдээр ингээд балвагдж байхад л энийг Гослинг тий Гослинг шүү. Ингээд амаа дарцсан инээдэг тий тэр айгу гоё царай. За дөрөвт нь болохоор би тэр ороод яа манай юм яриа л студг болохоор мөнгө хандуулаарэ бид хоёр ядаж мэлцээ болтмоор байна. Нэр сайчаа дагаарай. Би та нартай ингээ үнгүй юм өгч байгаа шүү дээ. Subscribe, like гэд. Үнгүй шүү дээ манайхаа. За итгэн лээ дөрөвт. Тийм дөрөвт нь болохоор тэгээ La La Land гэд би яг 2017 оны Оскарыг гистэй ингээ үзчихсэн зөө.
Яг ингээд шууд дамжуулалтаар. Хамгийн гол нь би тэр үед 10 жилийн хүүхдтэйсэн зөө. Оскар чинь өглөө нэгтгэхийн өглөө болохоо 7-оос эхэлдэг зөө. Би яг хичээлээ яаж үзтээ тэгэхэд мэдэхгүй байгаа байхгүй. Их сонирхолтой тэгэхэд. Өглөө байж та. Өглөө эхлэв шүү дээ. 17. За 17 оны. Нэр тийм ээ тийм дандаа цагийн зүрхэнд тэгж таардаг шүү дээ. 17 оны өглөө гоё л байсан шүү. Гүү 17 он. 17-ны 17 оны. 17 он тэгэл хэдгээр анги хөвч юм бэ? 5 юу лээ 5 биш юм бэ? Анд ингэ насаа хэлчихлээ. Би бол хэлэхгүй. За нэг 7-оос 10 дахь анги хөвч юм байна. Тэдний яг нэг л тэдний тавьцаа л юм байна тий. За тэгээд ч 3-т нь болохоор яалч юу гарчлаа тий. 3 4 Юу? Юу 3. Энийг 3 шүү дээ. 3. 3 байсан үү те? За зөвхөн нэрсэн шүү дээ. Одоо 3 дахь нь юу? санаж байгаа юм үздэг. Санахгүй. Яана. Би бол эхний хоёроо санаад байна. Нэгсдийг ойлгомжтой шүү дээ. Эхний хоёроо санаж байна. За 3 дахь нь 3 дахь саяных байсан шүү дээ. Юу болоод за санчлаа. Тэгээ Parasite 2019 онд гарсан 20 оны Оскараар анхны Аз кино шилдэг кино болж байгаа шүү дээ. Тэр чинь өстэй супер юм болсон шүү Оскар дээ. Тэгээ хэдэн Оскар авлаа? 3 амар хэцүү асуулт юм байна. Ямар ч тийш Бонжонхоо нэг 3 4 Оскар ингээд төвчсөн зураг байдаг баха. Тийм. Тэгээ Бонжонхоо гарч ирээд яг өөрөө ч солонгосоор хэлсэн л дээ. Орчуулагч чинь тийм нэг солонгос ихч байд. Юу гэж хэлдэг вэ тэр чинь? Би ингээд багасаа Мартин Скорсезе, Квентин Тарантино тэрийг үзсэн. Эдгээр бол миний шүтэн. Би хүсвэл энэ Оскарыг эднэрт яг ингээд Оскар зөвшөөрвөл би эднэрийг ингээд хуваагаад өмөр байна гэд. Вау. Тийм үгэлжсэн. Тийчлээ амар. Үгүй яах вэ? Бонжонхоо. Бараг Бонжонхоо. Асуусан. Ингээ харахтай юм. Тэр ингээ юм хийж дондор орж ирээл сандраад байжсэн. Тэгээд ороод ирж байгаа шүү дээ. За харахгүй ч ороод. За. Би сая хоёрт нь Heath Ledger Joker-ийн Dark Knight-ийн Joker те. Шилдэг туслах дүр авч ирсэн. Гэтэ яг нас орцсон байсан. Тэгэхээр тэр байгаагүй. Хаана гэж байхгүй. За жоохон муухай. Яа, жоохон муухай. Саях дүүд орохгүй. Оо ямар муухай бэ? Угаасаа би идэл. Би ч нөгөө юу штэ. Эдитийн дараагийн хүн чи юу гэдэг лээ? Эдитийн дараагийн хүн редактор нь. За би бас редактор болчихлоо. Тэр та нар Instagram-аас тэр рилийг нэг олж үзээрэй. Heath Ledger Oscar win гэж тавилбаар гараад ирэх байна. Тэгээд Brad Pitt, Angelina Jolie, Anna Hathaway бүгдээрээ л үлжсэн. Яг сүүлд нөгөө нэг Home Alone-ы ихч гэж. Тэр шиг. За нэрийг үнэхээр үйдэг. Би одоо жүжигчний нэр болчихсон тийм. Тэрнийг марцлаа. Sorry guys. Sorry. Зургийг оруулсан. Sorry. За нэгт нь бол яалч ингээ бүгдээрээ мэдэн зэ. Энэ тий баг Монголын үндэсний телевизээр ш гарч ирсэн баг. Таны хаа нэгтээ тий мал дээр өдөг ахчиж мэдж байгаа. Юу юм бэ? Will Smith тий. Гарч ирээд Chris Rock-ыг алгаддаг. Chris Rock штэ. Тий. Тэр хүмүүстэй яг үннийг хэлэхэд тэр юу гэхийг санаж байна. Chris Rock эхнэрээр нэг тийм байж болохоор л явах байхгүй тийм. Тийм амар дорногдсон утгатай тийм. Ямар киноны 2 дуурын гарах ч үлээ гэх. Тийм. Эхнэр нь халдсан штэ. Тийм халдсан байсан. Тэгсэн манай их Яа. Манай их зүгээр Will Smith зүгээр хажууд инээд хамт инээгээл ээжтэй шууд ингээ харцгийг нарсаа гарч чаалгаж байгаа шүү дээ. Will Smith бол ихэнтэй айгу фаныгаа хүлээж аваад гоё. Тэгсэн чи ихнэр нь жоохон хүн дээр хүлээж. Тэр харц амар. Тийм шээ. Тэр харц бол. Ихнэр нь бүгд энийг жог ойлгохгүй шээ. Тэ. Жог ойлгохгүй л яг одоо гарч болохгүй шүү. Гуйч. Бэж аа. Одоо энэ өөрөө иргэн им өөрөө гарлаа. Өөрөө мөр мэдчих чи юм билүү? Им тэ мөвэхгүй яа тий. би жоох бичиг бүсгэндээ юм уу?
За. Яна хааны хүмүүс гэж. За шууд ингээд би энийг ингээд 2 минут л утсан юм байна. Лаг болохоор. Юу? Хамгийн топ нэгтэй ингээд Will Smith-ийн тэр алагдалтыг оруулснаа. Хизээш тийм хүний зохих мөнхөд дээрлэх гэж байж болохгүй. Энэ сэтгэлийг уурсч орлоо. Яг уусч хэлж байгаа юм биш үү? Тэгэж нэрээ. Урсгал яг л Монгол кино шиг байлаа тий. Бүх санаагаа л хэлчихдэг. Харин тий үзэгчдэр бодуулах гэж байхгүй юу? Харин. Бид ингээд текстэнд оруулцдаг. За дээрлэлт. За би тэр сая бас бит хоёр ярьсан чинь Руби Ануг нөгөө Шангрилагийн орцлоо ороо зүгээр асуудлаа шийдгээд. Би ингээд тэр дээрлэлтийн видеог болохоор ерөнхийдөө л аягүй холоор явсан. Тий бүр юу ч бид нар ингээд яриад тэрийг харсан уу яана ийнэ гэсэн чинь ой болохоор бүр юу вэ гэж яваал гэсэн. Би бол 2 гүрний цаал байгаад байсан да ер нь тэр видео. Тэр ихтэй чи тэгээ сүүл юм судалсан юм яасан харсан уу? Тэр судаллаа шүү дээ. Бичлэг амар бичлэг тарсан байсан үзсэн үү? Бичлэгөө. Үзэн. Бичлэгийг нь тэр нэг бүжиглж байгаа баахан эрэгтэй хүүхдүүдийн шатан дээр бүжиглж байгаа октод нь болохоор нэгнийг зодж байгаа. Тийм. Тэгээ арагшаа нөгөө эрэгтэйчүүд нь орилоод байдаг. Тийм орилоод байдаг. Тэрнийг яалч яг тэр өдрөө л үзсэн баг. Тэрнээс хойш үзсэн. Тэр ихтэй бүр амар гаж байгаа зү. Хин тэгээ хүн зодохыг хараад бахан ханаал өрлөөл. Тийм бүр тэгээд хамгийн гол нь эмэгтэй хүүхдийг зодож байгаа шүү дээ тий. Харин мэдгүй. Би тэгээд яг тэр бичлэгийг харцаад амар бодсон л доо. Яг яаж өссөн болохоор хүмүүс ийм болох уу гэд. Тэгээд хоёр л хариулт байд. Нэг бол одоо ээж аав нь маш ямар ч нөгөө тоохгүй зүгээр ингээ хайцсан. Нэг бол хажууд нь ингээ ээж аав нь өсөختөн дандаа л ийм ямар нэгэн буруу юм хажууд ингээ хийсээр байгаа л тэгээ буруу юм гэдэг нь үнэхээр л ийм энгийн зүйл болсон болохоор л ингэдэм болов гэж бодсон. Тэр чинь тэгээ юу лээ 138 дор сургууль лөө. За тэрийн ч та мартчих. Би яг ингээ тэр мэдээг анх гарчаад тэр өдөр нөгөө заалтай байдаг байхгүй. Тэгээ заалныхаа хэд хүүхдүүдтэй ярихад юусэн. Ингээд би бол тэр нөгөө сургуулийн мэдээгүй энэ хотын захын сургуулиуд ер нь иймэрхүү байдаг байхтай гэдэг. За. Юм ярьсан чинь дараа нь өөрөө ингээ 138 гэдэг нэг юмнаас харцсан байхгүй. За. Тэгээ хайсан чинь тэр ингээ хотын төвийн те 138 яг. За. 138 нь яг хүнд байдаг байгаа. Гээ дарвтаа шүү дээ. Гарал гэдэг. Яна за ч то юу 22 минут. За явж шүү дээ. Одоо нэг ерхий нэг 2 сэдвэл байгаа юм шүү дээ. Гэтэ ерхий ойлгож байгаа үстэй. Үгүй би гэтээ энэ дээрлэлтийг ингээд бүр яг судалсан байхгүй өнөөдөр. 138-ийн төв цэнгэлтгийн чи төвдлээд байна. Яа. Дээж л та. Яа. Павслаад орцож байгаа тий. Яа орц болохгүй бай тий. 10 жилийн хүүхд гараад ирвэл яах юм бэ тий. Шууд зүгтэн шүү дээ. Би бол хаяал явна би. Ямар мичка. Мич ихлээр бас намайг хаяал явах гэдэг. Энэ бол паусл болохгүй юм шүү дээ тий. За ингээл дуусчих юм. За би шууд яах вэ? Яа нэт та мөнгө хийгээрээ. Би тойтоо микч байхгүй, студич байхгүй. Энийг найзын та орж ирээд гуйс юм одоо ингэж. Яг үндэ бол 20 минут илүү байх боломж байсан юм аа. Хөөе. Хүн өснө үсттэй тийм үсттэй. Үгүй тий чи ингээ хүнтэй ингээ нэг 2 аяа гомонг 30 минут идэх юм аа. Үгүй та нар тэгээ хэдэн минут идтий. Пол явуулнаа юу. Та нар хэдэн минут идтий. Хэл тэр доор комент юу ч гэдэг тэрэндээ хэлээрээ. Би бол 30 минут бол subscribe дараад. Subscribe. Тэрийг хийгээд тэг хэлээр миний хувьд бол 30 минут гэдэг бол маш reasonable. Айгу дайгуул тоо гэж бодож байна. 30 минут уу? Тийм. Гойм шүү. 2 аяг гойм шүү дээ. Ганц аяг. 2 аяг. Гэтэ чи ер нь нэг тал 1.5 бидтэй ер нь. Гүй тэр чинь нэмсэн. Дундуур нь жоохон нэмээд. Харин тий. Чи 2 удаа болсон юм. Тий. Яваа. Яа тий юу. Тийм үстэй яа тий. За. За пау. Явах юм. Яах вэ? Бид ингээд студиум би шууд нэмчихё дараагийн хооллоо гэдэг. За ингээд шууд үргэлжилж. Нөгөө сүүлд найзынхаа өрөөнөөс хөөгтөөд тэгээ дараа өдөр нь сургууль дээр уулзаж нэг хоосон анги болж хийж байна. Ер нь нэг 20 цагийн дараа. Та нарт яг нэг секундын дараа л. Yes. Айгу азтай. За
сүүлийн сэдв чинь дээрлэх хэлтгээр дууссан шүү дээ. Тэр Шангрилагийн орцон тулсан дээрлэх хэлтийн талаар хальтхан ярьж итэл тэгээд төгссөн байхгүй юу. Тэгээд манай энэ оё гэдэг найз бол мэдээлэл маш бага. Гэтэ чи сая юу бол сонссон гинэ? Тийм, тэр нэг Рубигийн бичлэгөө, тийм Рубигийн бичлэг дээрээс нэг сонсч ирсэн. Юу вэ? Нэг найз аюу сайн найз байсан. Аха. Тэгээд яагаад дээрлэгдэг болсон вэ гэхээр зүгээр л нэг тийм манай найзлуудаа унчиж магадгүй. Тийм бодлоос болоод найзлахаа ойлоо зод дээрлэгдэг болсон гэдэг ч аахгүй юу. Тэр Руби дээр тэгж ирсэн юм уу? Үгүй харин нэг тиймэрхүү юм сонссон яриа. Би яг нөгөө нэг би Каяна илүү Кайнач илүү нэг тийм охин яг бичлэг нь байсан юм аа нэг фильтртэй нэг баагны фильтртэй. Тэрэн дээр оргил гээд нэг найзлуутай байгаа. Найзлынхаа нэр нь оргил юм шиг байна. Тэгсэн чинь би амар найзгаа бодож байсан чинь миний найзтай унтсан байвал яах вэ гэдгийг ярьсан. Харин яг наа тийм л яриа. Тэгснээл тэгэл дотцсон юм шиг би одоо үгүй ойлгоочгүй яг үнэ. Үгүй тэгэл үнэхээр л унтчвал яах вэ гэж бол найзалгуусаа сал та тий. Харин унтсан бол бас найзалгуусаа сал. Үгүй зүгээр яг тийш бодоод байвал зүгээр найзалгуусаа салчаач тий. Аа итгэж чадахгүй гэж үү? Итгэж чадахгүй болохоор тэр найзан ч гэж одоо юу болоод яг үнэн ч юм уу худлаа ч юм уу мэдгүй. Гэтэ тэгээд юу ч болсон байлаа гэсэн хүний тэгж зодох одоо ямар ирүүл би сая чанд үзсэн тэр бичлэгийг харуулсан юм. Та нар ч гэсэн баг үзсэн. Тэр нэг яагаад тойр зогсноо тэр нэг тэлээгээр амар нэг бичлэг бараг та нар харсан даа ингээд нэгнийхээ гэрт орчиж байгаа. Тэгээд тэр нэг том орон дээр ингээ бөөнөрөө тойроо зогссон. Тэгээд дунд нь нэг охин ингээд зодуулж байгаа. Нэг байнд бүр тэлээгээр өстө бүр яг өшөө авч байгаа юм шиг бүр амар зодоод. Тэр бол амьдралтаа тийг зодуулж үзээгүй шүү дээ. Ер нь тий юу гэсэн үг юм бэ ч тоо. Тэгээ бөөнөр тойр зогсон хараа зогсож байгаа шүү. Энэ яа өвдөнө гэж боддог юм уу? Мэдхгүй дөө. Мэдхгүй тэрийг үнэхээр ойлгоогүй. Өөрсдөө эсвэл өвдөлт мэдэрч байгаа юм. Би яг энэ юмнуудыг ингээ үзхээс өмнө зүгээр л өөрийнхөө бодлоор ингээ бодож байгаа байхгүй. За ингээ ээж ингээ багаас л хэлдэг байсан. Ер нь хүүхдийн тойл үгүй эцэг эхийн тэр нөгөө үйлдэлж яг хүүхд чинь толлоо гэж хэлж байгаа. Тэгээд эднэр одоо яад юм бол аав ээж нь л харин тийм үлгэрэл харуулт юм багтаа гэж боддог байсан. Тийм харин яг л нэг бол ээж аав нь яг өөрийг нь зодддаг ч юм эсвэл ээж нь аавыгаа аав нь ээжигээ зодож өссөн. Эсвэл зүгээр л бүр буруу зүгийг ерөөсөө ялгаж мэдэхгүй тий. Тэгээ тэр нь буруу юм хийсэн ч хинч ерөөсөө тэр хийсэн буруу юмдаа зэмлүүлж үзээгүй. Тийм л хөвгтүүд байх одоо. Нэг бол тийм л баг. Эсвэл зүгээр л буруу юм хийгээд тэрнээс ингээ бүр хараалгадаад гараал сурцсан. Тийм болохоор одоо ямар ч буруу юм хийхээс бүр үнэхээр айж ичгээ байсан. Тийм л хүмүүс юм билүү дээ. Чамд одоо ингээ тийм дээрлэлтийн талаар юу вэ? Жишээ. Надад би дунд анги байсан. Дунд ангид би нэг сургууль руу шилжиж очиод тэгээд нэг яалтч байхгүй нэрийг угсаа хэлэхгүй л дээ. Нэг бандыг яалтч байхгүй манай анги банд дээр дээрлэхэд идэг байсан. Дээрлэхийлэн. Үгүй за тэр дээрлэлтийн шалтгаан яг тийм баян яд үг л юм байна уу? Царим үгүй яг яг тэр яг дээрлэхүүлж байгаа хүүхдийн айл нь бол яг нэг жаахан одоо тэр дээрлэж байгаа хүүхдүүдийнхаа айлаас жоохон доогуур байсан байх. Би яг сайн мэдгүй ч гэсэн тэгж бодож байна. Тэгээд одоо энэ асуудал дээр ч гэсэн сая гарч ирсэн шүү дээ. Энэ намайг ингээд дээрлэхэд байна гэд хэлэнгүүд нөгөө багш нар нь ингээд одоо үүсгэд идэг гэх юм. Чи яг тийм зогсох юм уу гэж асууад. Тийм яг ингээд тийм сонин юм асуугаад идэг. Тийм би тэр жишээг бол яг өөрийнхөө багштай харсан байхгүй. Сүүлд нь яг ингээд ботсон чинь манай багш ингээд одоо тэр хүүхдүүдтэй нийлээд манай тэр хүүхдийг одоо дээрлэхэд идэг гэсэн гэх юм уу. Багш шууд ингээд мэдээ зодод зөхөд явахгүй. Гэтэ ингээд үг хэл амаараа тэр хүүхдүүдийг өөгшүүлээд идэг байсныг нь гинт ингээд санаж байгаа байхгүй. Наа чинь угаасаа ийм тэгснэ охин шиг гэд яг үсээ жоохон урт ургуулсан. Байсан л та. Тэгээд наа чи угаасаа охин шиг тэгээ ингээ яасан хийсэн гэд хүүхдүүдтэй ингээд хичээл орж явахдаа тэгж ирээд идэг гэсэн байхгүй. Тэгээд нэг ёсны тэр чин тэр хүүхдүүд ингээ өөгшүүлээд байгаа зү. Тэрэн дээр бас айгүй чухал би нэрээ сүүлд нь ботсон чинь багш нар ч гэсэн юу нь яах лэр энэ дээр арга хэмжээ авдаггүй гэж ботсон. Тэр багш нар биш байсан. Тэгээ зөкс юм уу урдаас нь асуудаг тэгэхээр тэр бүр ойлгоогүй тий. Нэг юм үг юм дээ яг арга хэмжээ юусэн авч чадахгүй тухайн үедээ ингээл нэг харгалал өнгөрчдөг. Яг арга хэмжээ аваад шийдэл юусэн хүрч чадахгүй ингээл тэгэл өнгөрчдөг. Багш гэдэг ойлголт тэгэл тэр үед тэрнийг сонсоод жоохон миний хөөр болсон. Харин манай 10 жилийн багш бол үнэхээр л тийм хүний идээ гэдэг шиг тий. Чи бол тийм дээрлэхэлтэй кейс мэдгүй тий. Яг уу
дээрлэлтэй кейс гэхэлэр надад шууд санаанд орохгүй байл л та. Гэтэ нэг тийм яг тийм гайж хүүхэд гэх юм уу? Тийм кейс шууд надад ингээ орж ирж байгаа хгүй. Ангид ч нэс юм. Үгүй ангид биш. Би ч нөө орон нутагт байж байгаа хотод нэг удаа ингээ олимпиадад орох гэсэн байхгүй. Жохон ингээ дэлгэрүүлээ ярьчих заяа. За. Би бүр ингээ тэр газар мадрыг хэлээд гэж. Йоо Дүнжин гарвын урд глобал гэдэг нэг сургууль байдаг. Тин чи ингээ яг 3 сарын 14-нд. За. Пи тооны өдөр ингээ ирж шалгалт өгч байгаа байхгүй. За. Гэтэ надад тэр олимпиад эдгээр шинэ тийм сүйдтэй байгаагүй. Аавас нэг 30 лөө 20 мянга аваад ингээ Дүнжин гарвал орж игээд тэр өдөр гоё хоол ид. Тэр ч чухал байсан уу? Тэгээ тийшинг оронгууд цадахгүй бол нэмүүлээр гэдэгтэй шүү дээ. Тэр л чухал байсан байхгүй. За ингээ олимпиадаа ингээ өгчөө тэр угаасаа нэг сонирч олимпиад байсан. Шалгалтаа өгч байгаа үгүй олимпиадаа өгч яваад ингээ хоошоо харсан чинь ард ингээ сууж исэн хүүхд утсан ингээ кермал руу хийшээ гэдэг. За. Олимпиад биш байсан юм шиг наач. Нэг тиймэрхүү. Шалгалт өгж байгаа шүү. Хуулзуулцаач. Тэгээд олимпиадаас гарч ир ингээ эртний мэгтэйгэр ингээ туваагдаад октод ингээ шангирилаа мангирилаа. Гоё тийм идэж явах юм жоо хотоор тэнж яагаад ирээгээд хөвгүүд нь болсон чинь ингээ за 4 байлуу 5 л байсан. Тэндээс ингээд нэгнийх нь найз охиныг ингээ баахан хүүхдүүд ингээ дээрлэхэд байна гэд тэгж байгаа байхгүй. Хоёр хос байсан. Тэгээд найз охиныг нь дээрлэхэд байсан. Тийм найз охиныг дээрлэхэд байна. Юунд баахан 8 дугаар анги хүүхд гэдэг тэгж байгаа байхгүй. Тэгээд тэгчин би бол 8 дугаар ангиас нэг нилээ ах байсан. За очиж гээ. Би яг юмдээ бол тэрнийг ойлгоочгүй зэ. За. Бөөнөрөө л явчих гээ. За. Хотоод сайн мэдгүй зэ. За. Тэгээд тэр нөгөө глобал гэж сургуулаа шууд ингээ баруун тишээгээ яваад Элизабет тутхан гээд байд штэ. За. Тинчэн очиод ингээ гадаа ингээ байжсан байхгүй. Тэгэл нөгөө 8 дараа ингээ хүүхдүүд ингээ бит тав ингээ хүлээгээд байж байгаа байхгүй. Та нар хээш одоо тэр охиныг хаацалах гэж утсан гэсэн үг юм уу? Тий, ерөнхий. Тэгээ нөгөө найзтай нуулсан чи ингээ жоохон нүд мэдлэн цохиулсан цэвэрлээ. Эмэгтэй найзтай нуулсан юм уу? Үгүй. Нөгөө найз залуутай. За. Тэгээд бид нэр ингээ байжсэн чи шууд ингээ орцноос ингээ баг 20 30 банд заяа. 8 дугаар ингээ байд. Үгүй 8 биш. Том ах нар юм. Том мом ингээ жоохон хүүхдүүд. Бөөндөө за. Баг за 30 ч арай юу юм. Ер нь 20 заяа. За. Ингээ орцноос гараад ирсэн заяа. За. Тэгээ шууд би ингээ айж байгаа юм чи. Тэгэд ингээ яг ингээ Элизабет тутган руу ороод зүүн талынх нь барилгуудынх нь яг ингээ хоёр барилгын голоор ингээ бид нэг дагуулсан явсан байхгүй. За. Тинчэн ингээ баригдж байгаа барилга байсан заяа. За. Яг таныг очиж зодох ч юм. Харин ерөнхийн нэг тиймэрхүү л болох гэдэг. За. Би болохоор ингээ хойдолт нь ингээ тэр нэг хүүхдүүдийнх нь нэг хүүхдтэй ингээ хажууд ингээ дагаа явж байгаа заяа. Тэг ингээ манай нөгөө дүр мөрөв жоох ингээ уртгаа явцсан. Тэгээд чи ингээ тэр урдаас ингээ орилж ш тадлаа. Яах ч юм. Зугтаарэ. Чаавастай. Харин тэг ингээ манай нэг намхан найз байдаг байхгүй. Тэр мөрөн дээр зүгээр ингээ хоёр талаас нь ингээ нэг хоёр эрттэй хүүхдтэй ингээ гидс нуруу хоёроос нь ингээ шууд ингээ зөксөн гэж байхгүй зэрэг. Яа. Тий баг гидсэн дунд нь ингээ hand check нэг хийсэн яа. За. Тэгээ манай найз ингээд бид тэргээ зугтаж байгаа зү. Би зүгээр л тэр хажууд явж байсан хүүхдийг шууд түлхээл ингээл гараад үзсэн. Тий. Хаашааш гүхөө мэдгүй. Тэгээ би ч нөө жоохон махлаг болохоор удаангүй. Нөгөөд чи ингээд турхаа болохоор урд л гараа хүрчин тий. Би тэгээ нөгөөдийг л дагаа яваад. Манай ингээд жижиг найз ингээд биднээс ингээд тэр бүр урд явж байсан болохоор нөө сүүлд үлдсэн. Тэгээд ингээд зугтаж байгаа биднээс ингээд салааг үүсэн зү. Нэг ингээд байрны граш руу орсноо. Юу ингээ хоёр хүүхд ингээ араас нь ингээ дагаад гүүгээд ороод ирсэн гэлтэй. Тэгсэн чи манай нэ зүгээр баг ингээ хогийн савлаа орж нуугдчих юм болсон гэж хэлж байгаа. Тэр хайшны тэгээд нөгөө дээлхүүлжээс хүүхдүүд нь тэнцэний дээлхүүлээд л байсан юм биш үү? Тэгээд та нар зүгээр ардаас нь ирсэн гэсэн үг юм тий. Мэдгүй. Би яг үнэхээр ойлгохгүй зөө. Тэд нар яг ингээ орсноос гарч ирж байгаа юм зөө. Каск масктай зөө. Юу вэ? Харин тий гар бараа скотчцсан. Баг хутан мутагтай ч илүү тиймэр хүүхдүүд. Тэгээ тэр гадаа нь ингээд хүүхдээ салхилуулж байгаа эцэг их мэх ингээд бүүнөрөө байгаа байхгүй. Тэдүүсийг мэдээд байгаа юм тэр хүмүүс. Тэгээ төө яах ч маах ч тэд нар зүгээр л ингээд толоос орилоод хинч тэгээ ингээд очиад зогсоож байгаа юм байхгүй зөө. Тэгээ бид нар ингээд дагуулад тэгж яагаад бид нар тэгээ уун самгүй л ингээд зугтаж байгаа юм зөө. Тэгэл зугтаал арайч юу гэж амьд гараад буцаад ингээд гэртээ ирж байгаа байхгүй. Тэгсэн чи тэд нар ингээ өөрсдөө ингээ бүлэглэл бодсон зэ. За. Нэг Instagram дээр тийм юу нээсэн. Баг Чингисийн цустай
Йоо. Нүртний тиймэрхүү. Юу солиороо. За. Тэгээ нацист шивээс үнэтэй ч гэх. Юу хаадах. Тийм бүлэглэл зөө. За. Тэгээ бид нарыг ингээ ойлгохдоо нөө бид нар олимпиадад орж явж байгаа маа гэсэн байхгүй. Тэгсэн чи бид нарыг олимпиад отгоных ингээ ойлгоцсон. Оо ямар эвгүй тэгсэн ингээ хоёр ингээ эзэнт гүр ингээ баг бас. Би энтэйгээ ингээ өсгөлдөг те. Game of Thrones. Харин тий. За. Бүр амар нэг тийм инээдтэй байгаа. Үгүй тэр хажууд байгаа хүмүүсийн зогсоохгүй том хүмүүс нь тэгээд шийдэж чадахгүй юм тэгэхээр. Үнэхээр тэд нэр хинж босч ирэх байхгүй. Бид нэр зүгээр л ингээ дагуулад тэгээд байрны харагш орцсон. Ямар чи юм хэлмээр хэлхий. Юм хэлэхгүй гэж. Гэхдээ тэр нөгөө нэг ийм зам бас байгаад тах шүүгөө маа нөгөө хажууд нь ингээ асуудал байгаад ахт чинь зүгээр л ингээ харахгүй ингээ өнгөрөөчдөг тий. Тэр том хүмүүс бол уг нь том хүний үүргээ биелүүлээд тэр чинь хүүхдүүдийн тэнцээ тэнийг юм хийж яхад зогсох хэрэгтэй үстэй. Тэгэхгүй одоо тэр Элизабет дотгоны өөрсдийнх нь тэр нэг жоохон хүүхдүүд томрох тусмаал тэр хүүхдүүдийг нийлээ штэ тий. Тий штэ. Хүрээлэлт нь ороод тий. Тий штэ. Хажууд нь хүүхдүүд нь тэгэл тийм л болох хэлгүүдээ. Хизээ нэгэн цагт тэр салхилуулаад зогсож байгаа хүүхдүүд нь тий гараа эсгочтол гарч байгаа штэ. Мэдхгүй. Энэ дээрлэхлийн асуудлыг бол би одоо бас нэг сони юм бодсон байхгүй юу? Одоо ингээд нэгэнт л юм уу юм хийцэн хүн амьтаа ингээд зодцсон тий цус нүүж гаргацсан тэр бүр нөгөө дээрлэж байгаа хүүхдийн амьдралыг бүр баллаа ичж байгаа шүү дээ. Тийм хүүхдүүдийг хүн дээрлэгдэх хүүхдүүдийг яаж засаж авах хэрэгтэй бол гэж би амар бодсон. Яалч нөгөө нэг за шорон морон тий. Тийм. Гэхдээ яг ийм хоёр арга зам байгаа шиг санагдсан байхгүй юу? Шорон морон гэхэлэр бас амар байгаа байхгүй юу? Яг нь ирээдүйд нь гэвэл хөвийн ирэг дээр нь тий. Тийм болж ирсэн. Аха. Надад бол нэг юм хоёр л арга зам харагдаад байна. Яг нэг бол саяны шорон гэдэг шиг ийм хатуу аргаар, нэг бол их зөөлнөр. Яг ингээд ухааруулаад ойлгоод их юм их зөөлөн сэтгэлээр болохгүй гэдэг юм ухаарлын гэгэрлийн ямар нэг юм сэтгэл зүйч мэсгэлжүүд нь байд юм уу? Тийм л байх хэрэгтэй. Яг тэг яг ухаарах юм тийм. Харин тэр нь аюу асуудал байгаа зү. Нэгэнт тийм амар араатын шиг мангас шиг болсон хүмүүсийг яг яаж засчих хэвтэй юм бол гэд тэр ёстой наваг амар бодулсан. Би тэгээд би л хариултыг нь олоогүй. Яг тэр ингээд тэр хүүхдийг зодоод цохиод юм уу тий ээж аав надад зодоод цохиод болохгүй гэд эсвэл шорон орнолоо нь явуулаад тэгээд ингээд буцаа гараад ирсэн яг л хിവэрээ эсвэл бүр амар араатан болсон гараад ирвэл яах юм. Тэгээ үнэхээр зөөлгөөр хилээд болохгүй гэд ингээд учирлаад ах чинь ойлгохгүй бол бас яах юм. Тэр айгу би бол асуултыг нь биш хариултаа бол юусоо олж чадаагүй. Тэгээ надад бол хамгийн байж болохоор шийдвэрэн дээр хөвийн ирэг дээр л. Тэгээд нэгэсэндээ ирээдүйд нь нөлөөлж чинь бол ирээдүйд нь тэр чинь тэгэл их сургууль, гадагшаа, дутагшаа, ажил дээр ч гэсэн ингээд шууд нөлөөлж байгаа шүү дээ. Гэхдээ хөвийн ирэг чинь яах юм уу? Би одоо нэг 10 жил таах сонсч байсан байхгүй юу? Нэг хүүхэд, хоёр хүүхэд байсан юм аа. Тэгээ нэг сонин хичээлдээ яг явдаг л та. Гэтэ ингээд сургууль шижээл яваад идэг байсан. Сургууль шижээл шилж байгаа манад ирсэн гээд тэг чи над нөгөө юу муугаа яах юм гээд одоо нөгөө хөвийн ирэг мэрэг чинь яах юм ах ингээд юу боллоо ядчихсэн тэгсэн чинь яасан юм. Тэр чинь зүгээр сургууль дээр очиод мөнгөний төлчүүд бичээд өгчдөө штэ гэж би сонссон байхгүй юу? Тэрийг сонсчод ингээ бүр гайхаад би чинь хичээлээ гээл сайн дуу авч авахгүй бол ингээл хичээгээдсэн чинь хүмүүс зүгээр мөнгөө төлөөл авчдаг нас. Тэр нэг шилжин мэлжин гэхлээр ээж аав нь ирж бараг захиралтай уулзах хэрэгтэй шүү дээ тий. Тийм тэр менежертэй тэгээд ангийн хийх ёстой шүү дээ уг нь. Үгүй миний нэг мэдж байгаа нэг тохиолдол нэг хүүхд зүгээр менежер илүү захирал руу ороод төв иргэ аваад би шилжчихъя гээл тэгсэн. Зүгээр л гэхдээ анги хооронд тийм юу бүлэг хооронд. Тэр ч яг нэг том. Тийм үү. За нэг тийм л байна. Одоо тэр дээрлэлт дээр бол одоо шийдлийг бол бий л аав ёстой үнэхээр бодоод байна. Яг уу тийм өөрсдөө дээрлүүлж байгаа тий. Яг ингээ 10 жилийн хүүхдүүд ч өсвөр насны дээр байгаа. Хинтээш тэгээ одоо ингээ аав ээжтэйгээ юмудаа хуваалцах чадахгүй байгаа тий. Тэгэл аль болох хуваалцахыг хичээгээрээ сэтгэл зүйч сургууль болгоо одоо ер нь сэтгэл зүйчтэй байгаа зү. Тийм. Нөгөө нэг ярилцаа чийдээ. Юу гэдэг чинь нөгөө яг хин гэдгийг мэдэхгүй л дээ. Боксчил юм шиг нэг тэмцээн дээр яг ялчаад хэлдэж штэ. Манай найз өмнө 7 хоногт ингээд өмнө 7 хоногт ч үлээ хэдэн хоногийн өмнө ингээд амиа оролцсон байсан. Тэгэхээр би ингээд хүмүүст хэлье. Би ингээд чиний нөгөө оршуулганд явахаас илүүтэйгээр ингээ мөрөн дээрээ тавьж агаад чамайг уйлаад ингээд юм ярих чинь сонсохыг илүүд үзэн шүү гэд.
хэлсэн байдий. Тэгэхээр хэцүү байгаа бол тэрийг өөрөнд том хүнд хандах хэрэгтэй шүү ээж авдаа. Ээж авч нь биш юм а гэхэд одоо багш ч болохгүй бол тэгээ ер нь гарцгаалыг хайгаад л авах хэрэгтэй. Харин тийм. Тэгэхгүй тэгээд ингээд дээлхүүлээд байгаад байж бол болохгүй. Дээлгэж байгаа хүмүүст хэлэхэд бол одоо битгий одоо чамд юу ч хэлмээр юм те. Одоо ингээл 10 жилийнхэн гэдэг нэрийг ингээ бүгднийг ингээ жоохон балчлаа ш тий. Харин тийм. Тэр чинь яг сайн явж байгаа Сайн үг нь жоогт зөндөө л байгаа. тийм зөндөө сайхан сэтгэлтэй. Тий. Тэ нэг харьцуулж мэслэг байсан шүү дээ. Нэг нь болохоор орцонд нэг төрсөн өдрийн минь төрөх гээд. Тийм. Нөгөөх нь болохоор ингээд зодож моддаг. Тийм нэгнийхээ нэрийг балламааргүй байна, баастмааргүй байна. Одоо тэгэл нэгэд болчлоо. Харин ч одоо хариуцлага тооцоол хэрэгтэй яддаг ч байсан. Тэгээ хууль дүрмаараа бол шоронд орох ёстой юм гэсэн чинь тийм үстэй. Мэдгүй. Хууль мэдгүй. Хууль чинь гуйл болоод шүү дээ. Бас тийм шүү. Тэр нэг ядж байгаа тэр зодсон хүүхдүүд нь юу юм шиг байгаа. Нөгөө арталтай гэх юм уу? Аав ээж нь гайгүй том албан тушаалд байдаг. Эсвэл нэг бол тийм том албан тушаал, нэг бол тийм баян хүмүүс үйдэн шүү. Тэгэл нөгөөдөл чинь нөгөө хэрэгээс мултараас урсан. Тийм тий. Одоо яг нэг юм шийдэж байгаа те хууль хүчин цагдаа. Тийм Тэднээс тэднээс яг нэг ч удаа болтгоо одоо энэ дээр л нэг Тийм. яг үнэн шударгаар нь амар хүүгийн байгаа байхгүй тий. тий. Ийм байж болохгүй я монголчуудаа. Тэр хүүхдүүдийн төлөөлөл шийдвэр гаргаарай л гэж хүсэж байна да. За энэ сэдвийг ингээд дуусгах уу? Гэгээлэг сэдв. Хэцүү сэдв. Тийм. Ярьчлаа. Дэлхий дээр 8 тэрбум хүн байгаа. Тэдгээр дундаас нэг ч болтгойгүй хүн за. Хүн Жохо бодлоо ярьчлаа. За. чи өөрийгөө За, сарвч гэж байгаа юм уу? За sorry. Нэг ч болтгой те найз хэд боллоо шүү дээ. За та нар таагаар хэм байж болох уу? Чиш. Шаадра. Манай нинэ цалж суугаад. Нөгөө нэг хэсэг инстаграмаар их алдартай болсон Punch гэдэг нэг сармагчин байна. Нэг үгүй баагүй биш шүү дээ. Яг нэг өөр шиг юм нөгөө чихмэл сармагчин хань болгоод хөөх юмтай нөгөө бусад сармагчин даад үзэгдээ яваад идэг. Тэрнийг надаа нэг хүн ингэ тайлбарлаж байгаа хгүй. Би бас тэрнийг юу ч мэдэхгүй зэ. Чи юу над яваад юм. Мэн харин YouTube үзээл нэг тоглоом Кино үзээл үү? Кино үзээл. За тэгээд Юу ээжтэй гологцсон заяа. Тэгснээ ингээ бусад сарвагчдаа бас дээрлэхүүлдэг. Тийм байж байгаа тийм чихмэл өөртөө тийм сарвагчтай найз болоод. тэгээд тэр нөгөө нэг Сарвагчны сольсон ч тэрнийгээ сонгоол нөгөө өмнөхөө сонгоол аваад л шүү дээ. тийм тэр нөгөө юу гэдэг лээ нөгөө зүү кипер нөгөө нэг кипер гэх юм шашин. Кипер. Зүүд ажилдаг хүмүүсийг юу гэдэг юм бэ? Зүүд ажилдаг хүмүүс гэх юм. Амтны өрөөлөнд ажилдаг хүмүүсийг юу гэдэг? Зүү гэхэлэр чинь клуб болчихсон шүү. Үгүй. Амтны өрөөлөний ажилчид. Зэт ярьсан шүү. Тэрэнд ажилдаг хүмүүс чинь тэр чихэмлийг нөхсөн юм билээ шүү дээ тэр сармагчинд. Аа. Тэгээд хөрхий сүүлрүүгээ тэрийг хайцсан билээ шүү дээ. Найз өхөнтэй болсон чинь нөгөө нэг day 1 day 1 тий андаа. Day 1 андыгаа орхиод Октод хүчтэй. найз өхөнтэй болсон тэрийг өөр хайцсан билээ шүү дээ. Эрэгтэй хүмүүс найз хүнтэй болохоор юу гэдэг вэ? Нэг найзаасаа салдаг те. Үний юм аа. Нэг тийм судалгаа. Үний юм уу? Аагүй юу. Анд найз өхөнтэй гэж үтсэн юм уу? За. Найз нь бол байж үзэх шиг. Хаягдсан үү те? Юу? Найз нь байсан гэхэл чи хаягдсан юм шүү. Үгүй үү те. Чи өөрөө хайцсан. Угаасаа ч хоёр сонголт лээ. Хаягдсан уу хаягдсан уу? Зөв нэг нь хэл. Хаягдсан. Хаягдсан. Аргагүй л за. За дараагийн сэдв. Йой. За би нэг бол уншиж чадахгүй уншаад. Balenciaga гэдэг юу гэдэг штэ. Маш тийм алдартай нөгөө Prada, Gucci энэ төр шиг брэнд гэдэг штэ. Тэрний нэг юм шин одоо цүнх гэдэг юм л ч да. Шин цүнх гарсан. Цүнх бишээ. Үгүй та юу гэдэг юм чинь тэгээд. Тэ эр гэж. Тэр нь бүр $1700 үнэтэй. $1700. Тэр чинь Монгол мөр хийдэ. Үржүүлдэг. Үржүүлээрээ. За би толгойд үржүүлж. 3,500 за. Үржүүлээч. $1700. За нэг 6 сая юу да. За 6 сая. 3,500 бодлоо. Тэг яг 6. Яг. Харин болцсон ба. Амар. Манай энэ хэрэг тоондоо сайнсан. Тийм 6 сая үнэтэй нэг тор гаргачээ. Бодолтой та нар 6 сая хэдэн удаа автобусаар явах уу те. Юу гэсэн үг гээд за бодё тийм. 200 чи дээр явдаг.
гэ. 200. Би яана хүмүүсээ. Чи бол 100-аар л өчтөй лээ. 100 үгүй харин уучлаарай. Гэтэ 1000 төгрөг бүх тоолондоо 1000 төгрөг өгөөд юм миний санхүүдэд амар хэцүү байт юм аа. Хоолойхоо мөнгөийг яаячиж. Би ингээ Керманаас нэг 250 төгрөг гаргасан. Андаа мэдэнтэй гэ. Шууд ингээ аваач. Автобусны мөнгө. Дахиад гаргаад ирсэн ингээ би өгөхгүй байгаа шүү дээ. Миний автобусны мөнгө. За тэгээд тэрний талаар нэг рил гарсан байсан. Нэг ээжгүй хоёр сууж байгаа. Тэгээ нэг хүн нэг юм ал хайгаад байгаа. Та тэрийг харсан уу гэд хайгаад байсан чи ээж нь юу юм бэ гэд босоо харсан чинь нөгөө хогийн савндаа тэр хайж байгаа юм угдсан байж байгаа. $1700 үнэтэй шар торыг. Тэр гэхдээ ингээ тэр шар торн за $1700 гэмүүд. Би арай нэг тийм бат бүх юм багтаа гэж бодсон байхгүй. Захин хийсэд л шүү дээ. Бүр яг л тор үйдэг. Би алддгүй багтаа гэсэн. Яг л нэг торшгөл байсан. Яг л торшгөл тор байсан. Тэр торыг 6 саяар одоо тий мэдгүй би л 6 саяар амьдралаа босгоно. Тэр магадгүй тий нөө өстэй тойлоо сонсч ирсэн сард 15 сая амин зүг болдог байж штэ. Тий нэг мөнгөө яаж өрөх вэ гэдэг юм байна тий. Мэдгүй одоо мэдгүй тэрийг одоо фэшн яг завгар магур гэж хэлэхэд мэдгүй би л тэрийг тийм хэлэхгүй. Тэр Ямар ч завгарлахгүй одоо арайч гэгэрлээ гэхэд торлуу орчихгүй л үү. Тоор. Тийм үстэй. Тэгэхгүй надад тийдэж нэг фэшн шиг санагдахгүй л юм байна. За. No passion. No passion. Тий надаа ингээд өчтөр ингээ өөрөө бодож байгаа байхгүй 12 цаг үед. Ийм сэдв байна. За. Тэр нэг оюутнуудын хичээлийг 9 сарын 15-наас оруулна гэдэг. Тэр нэрээ яагаад би тэр учирсан. Тэр ихтэй яг тийм их сурвалжтай үед л үгүй. Үгүй би яг харахын үед харсан. Гэтэ яг тийм яг нөгөө баттай их сурвалжаас болов гаргаагүй ш. Гаргаагүй бах тий. Тэр нэг тиймэрхүү зүгээр л юм рандом сайтууд нэг юм тавьсан. Ээж нэрээ цалин 500 сая болохыг гэдэг. Өөртөөхөө хэсгээр заримдаа гэхдээ бүр ямар ч хамаагүй рандом сайтууд ямар ч хамаагүй рандом юм сэдв тавьснаа нөгөө дэмжих бол лайк, дэмжихгүй бол яамаач гэдэг л нэг тийм тавьсан байдаг шүү дээ. Татгалцах. Хай илүү юу лээ. Дэмжихгүй бол яадаг блээ. Яадаг ч гэсэн дэмжих бол лайк дэр. Хаягд илүү гэж тий. Хаягдчтэй татгалцах шааж. Нэрээ комент үлдээгснээс үнгүй юма дараарай. Үнгүй юма. Subscribe нэг аппликейшн байдаг шүү. Subscribe, like. Тэгээд дахиад хэлчихье. Бид хоёр одоо ингээд студио болохлээр нөгөө мөнгөгүй болохлээр студио, мөнгөгүй болохлээр микгүй ингээ уцаа тавиал рекорд хийж байгаа. Бид хоёр дансаа бичнэ. Чиний дансыг бичиж за. За шаа. Миний хөвчээ. Манай нэ зогтчих байхаа. Сая. Тэ хайгл гэсэн штэ өөрөө. Мэн хоёр хаягчих ч үгүй л тийм. Яах ч. Үнэх нээдс хайцсан гэлүү. Яа. За хэцүү сэдв шүү. Иргэн бэ. Яа чиний нэр бүтний ирж хэлэхгүй л дээ иргэн бэ. Ордог шүү. Чи одоо хит аваад тэгээ угаасаа царай арахгүй шүү. Нэрийгч битгэхгүй. За. Олоод ирэх шүү. Бэли. Хүмүүс андаа ингээл хаа сурдгийг ч марыг мэдчихлээ шүү дээ. Юугаар сурдгийг ч мэдчихлээ. Дүү. Яа, наач орчлоо. Чи ямар Наач муухай. орчлоо. За нэг усаа оч. Нэр усал уугаад байгаа шиг шүү. Нэрээ манай нэ зүг усал уудаг. Мөнгөгүй гэж. Мөнгөгүй болохоор усуудаг. Спонсор ороод ирэх юм бол манай нэ уснаас өөр юм ууж болж байна. Тий. Юу ч тий им ороод ирсэн устгаа болоо. Юу ч орж ирсэн яах вэ? Им ороод. Тий. Тэгээ идэх юм ороод ирэх юм бол устгаа холиод идчихнэ. Идчихнэ. Аяг юу хувцас юу вэ? Устгаа хольж ууж бол би нэр хүссэн чи. Устгаа болоо. Андур. За тийм тэгээд. За тэгээд надаа ингээ хувийнхаа зүгээс нэг юм ингээ хэлхий заяа. Та нар ингээд 9 сарын юу 9 сарын одоо ч 3 сар илүү тий. 3 сарын 19-нд нээлттэйсэн Хейл Мэри гэх киног үзээрэй заяа. Yes тэрийг энэ бол үнэхээр л тийм урлагийн бүтээл. Yes за. Үнэхээр Дараа 7 хоногт энэ талаар ярив. Тий. Кино театрт үзэх кино шүү. Би тэрнийг IMAX Тэний газетын хамт үзсэн гэж боддоо. Тааж манаас таараагүй гэж байгаа шүү. Тэр. Тэгээ тэрийг наад руу явуулснаа биз та. За. Манай нэг юм. Тэний бас бичиж орж иж болно шүү. Тий. Би шууд явуулнаа. Агаа таныг ярьж байгаа. Тэгээ дараагийн зочин болох ч юм билээ уусан. Зочин уу?
Тэр нэг 30 дугаарын 100 дугаарын дараа. Гүйчи. За бай бай бай. 3 удаа хэлээрэй. Бай бай бай. Bye bye bye.